Гашаанда тарихад тохиромжтой 5 модыг танилцуулж байна. Мод тус бүрийн байгаль экологт үзүүлэх аж тусын талаар хамтдаа сонирхцгоё. Буйлс мод. Буйлс мод нь цөлжилт, салхи, тоосчлтыг бууруулна. Хөрсийг бэхжүүлж, элэгдэхээс хамгаална. Цэцэглэлтийн үед тоос хүртээгч шавж татан биологийн төрөл зүйлд тустай. Монос мод нь агаар дахь тоос утаа, хорд бодисыг шүүд цэвэршүүлнэ. Үндэсний тогтцсон хөрсийг хамгаалж борооны ус тогтоон барина. Мөн шувуу шавж бичил биетний экосистемийг дэмждэг байна. Гүйлс мод. Хот суурин газрын бичил уур амьсгалыг сайжруулна. Хөрсийг хамгаалж шороо тогтоон барьдаг. Сүүдэр үүсгэж шувууд болон шавжнуудын амьдрах таатай орчин болдог байна. Голт бор мод. Азот тогтоон хөрсний шимт хичээлийг нэмэгдүүлнэ. Шувуудын тижэл болдог жимсээр экосистемийг дэмждэг. Цэцэг навчсараа агаарын чийгшлийг нэмэгдүүлж орчны тэнцвэрт нөлөөлдөг байна. Өрөл мод. Хөрсний илэгдэл, цөлжилтийг бууруулдаг гүнзгий үндэстэй байдаг. Агаар дахь азотын хөрсөнд шингээж хөрсийг баяжуулдаг. Салхины хамгаалалт тоос шорооны хаалт болж бас мөн үйлчилдэг байна. Мод тарих нь цаг хугацаа гаталсан амьд холбоо юм. Ганц мод нь тэр годомжны уур амьсгалыг өөрчилж чадна. Тэр бүм мод таны хашаанаас эхэлнэ. Таны хашаа жижиг байж болох ч таны тарьсан модны үр нөлөө дэлхийд том хувь нэмэр оруулна.